Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 80 дугаар микрофонд ярилцах зочин студид бэлэн болсон байна. Энэ удаад бид Монгол улсын 31 дахь ерөнхий сайд Монгол Ардын намын дарга Хүрэлцэхтэй ярилцах болно. Сайн байна уу та? Сайхан урж байна. Сайхан урж байна. Сайхан урж байна. За, ажил албан тавтай юу? Тоглог сайхан байна да. За, хоёлаа ерөнхийдөө бол цагийг айл болох хүр бүтээлтэй өнгөрөөе гэж бодож байна. Нийгэмд нэлээд эрэлт үүсчих шиг боллоо. Тий, Монгол Улсын засгийн газрын тэргүүний ажлыг Монгол Улсын засгийн газрыг одоо огцорсноос хойш олон нийтэд бас ямар асуудал байсан гэхээр таны үеийн засгийн газарт намын дарга засгийн тэргүүн асан Хүрэлцэх хайчваа гэдэг нэг юм эрэлтэнд нэлээд гарлаа шүү дээ. Та энэ хугацаанд ямар хуу зүйлсийг амжуулав, юу хийв? Яагаад нэг юм хэсэг хугацаанд бас нэг юм өчгний арын тоглогчиг болчих. Гэхдээ ерөнхийдөө бол одоо энэ чинь дэлхийн нийтээр цар тахалтай байна шүү дээ. Монгол улс ч гэсэн одоо хөл өрөө тавигдсан. Мэдээж ажиллаа өгснөөс хойш бас баггүй хугацаа өнгөрчлөө. Өчигдөр одоо засгийн газрын 100 хоног болж шүү дээ. Бас энэ 100 хоногийн үеэр шинэ засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажил төрөлд бас нэлээдгүй анхаарал тавьж ажиглаж үзлээ. За мөн бас өөрөө өнгөрсөн 4 жилийн хугацаанд юу хийж хэрэгжүүлээ улс орондоо бас ажил төрлөөд өгнөж цаашдаа бас хийж хэрэгжүүлэх ажил төрлийнхээ талаар бас төлөвлөгөө боловсруулсан ийм л одоо цаг хугацаа өнгөрөөлөө тийм. Таны нөгөө засгийн ажил өгсөний чинь дараагаар бас нэлээд юм дүгнэлтүүд нийгэмд бас энэ экспертүүд хийдэм байна л та. Хүрэлцэхийн засгийн газар яг ингээд өнөөдөр эргээд бодоход энэ коронавирусын халдвараар COVID-19-д тэмцсэн тэмцлийг дүгнэхэд ер нь яаж харагдаж байна танд? Би одоо маш сайн санаж байна. 2020 оны 1 сарын 23-ны өдөр Монгол улс хилээ хаасан. Бүгд нэм хятад ард улстай хилээ хаагаад дараа нь Солонгос тэгээд Япон Оросын холбооны улстай одоо хилээ хаасан. За тэр цаг үеэс эхлээд одоо цар тахалтай тэмцэх ажил бол нэлээдгүй явагдаж эхэлсэн л дээ. Одоо ингээд бодоход бид нар бол 10 сарын хугацаанд бол цар тахлын амжилтаа сайн барьсан байгаа. За энэ бол одоо монголчууд бидний хувьд маш их том амжилт болсон. Одоо би заримдаа боддоо ш одоо тэнгэр тэтгэсэн юм болов гэж боддогоо. Үнэхээр дэлхийн ертөнцөөр одоо цар тахал давлаагаа аваад хэдэн одоо 100 саяараа одоо цар тахалд нэрвэгдээд хэдэн мянган хүн одоо насурж явах тэр цаг үед Монгол улс бол хамгийн амар амгалан тайван байж чадсан. Биесэндээ одоо бид нар 10 сар бол цар тахлыг эх орныхоо хил хязгаараар нэвтрүүлээгүй амар амгалан байсан. Ямар нэгэн өвчин зовлон гараагүй. Тэгээ энэ 10 сарын хугацаа бол бидэнд одоо маш том боломжийг олгосон юм байна. Тэр ямар боломжийг бол бид нар энэ цар тахалтаа нүүр тулахад бэлэн байдлаа бий болох энэ цаг хугацааны боломжийг бий болгож гисэн байхгүй юу? Энэ 10 сарын хугацаанд чи бид нар чинь 4 эмнэлэг ашиглалтанд оруулсан. Ярамгийн их налгасан эмнэлэг байж тийм ээ. Одоо 300 ортой хэрвээ орд аваад илгээд одоо ажиллаж байгаа 800 хүлээн авах хүчин чадалтай одоо цар тахал дээр ажиллаж байна энэ эмнэлэг. За Монгол Японы хамтарсан одоо эмнэлэг ашиглалтанд оруулсан шинээр ашиглалтанд оруулсан тийм ээ. Хоёрдугаар эмнэлгийнхээ одоо онцлогооны төвийг одоо өргөтгөж хоёрдугаар эмнэлгээс өргөтгсөн. Дээр нь одоо сонгон хайрханд дүүргийн одоо эмнэлийг одоо ашиглалтанд оруулсан. Тэгээ энэ дөрвөн эмнэлэг одоо шинээр ашиглалтанд оруулж цар тахлын хэсэг тэмцэх нь боломж нөхцөлийг нэгдүгээр бүрдүүлсэн. Хоёрдугаар бид нар эмч эмнэлгийн ажилтнуудаа сургаж бэлтгэсэн. Тодорхой хэмжээнд төсөн мөнгө гаргасан. Нийтдээ одоо цар тахлын яг тэр хүнд үед бид нар засгийн газраас 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж эмнэлгийнхээ тоног төхөөрөмжүүдийг сайжруулсан. Амьсгалын аппарат авахаас ахуулаад, эм тариа авахаас ахуулаад за цар тахлын үеийн одоо бэлэн байдлыг шалгасан дадлаг сургуулиудыг зохион байгуулж явуулсан. Тэгээ энэ бүхэн маань одоо энэ цар тахлын үед ажиллах энэ бэлэн байдлыг одоо бий болгосон их чухал үр дүнтэй одоо 10 сар байсан гэж одоо хэлж болно. Тэгээ өнгөрсөн 7 сараас эхлээд бид нар одоо вакцин гарч эхэлсэн, ковакс хөтөлбөрт хамрагдсан. Дэлхийн одоо вакцин үйлдвэрлэдэг улс орнуудтай одоо холбоо тогтоосон, үйлдвэрүүтэй нь холбоо тогтоосон. Вакцин оруулж ирэх ажлын хэсгийг одоо сангийн сайдаар ахлуулж байгуулсан. Коваксын вакцин. Тэгээд би одоо бас дээр нь энтхийн ерхий сайд, модын ерхий сайдтай бас холбоо тогтоож захиа бичиж хариун 7 хоногийн дараа ирсэн шүү дээ. За бид танарт туслая. AstraZeneca вакцины өгье гэдэг. Ингээд хамгийн анх одоо Монгол AstraZeneca вакцины орж ирж одоо ард иргэдэд татгалзуулалтын ажлууд хийсэн. Оросын холбооны улс бүгд нэмт хятад давд улс тийм ээ. Одоо хөрш орнууд маань бидэнд одоо сайхан тусалсан. Өгөөмөр сайхан гараа сунгалсан. Бид нар бас хоёр өрштэй одоо их баярлаж явах хэрэгтэй. Тэгээ өнөөдөр бол энэ цар тахлын нөхцөл байдал одоо харьцангуй одоо тухайн 10 сарын үеийг бодоход одоо бас нэлээд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Одоогоос бид нар жилийн өмнө уу тэр 12 сарын 1 сарын 23-ны өдөр бид нар хил хязгаараа хаад шуурхай арга хэмжээ авч чадаагүй байсан бол тэрнээс хойш бид нар хэрвээ энэ цар тахлыг эх орондоо алдсан бол өнөөдрийн байдлаар 1 сая орчим хүн халдвар авсан. Цар тахлын халдвар авсан байх ёстой гэсэн ийм одоо эрдэмтэн мэрэгчлэн судлаачдын ийм
одоо тоо статистик гарсан байна. Тэгээ энэ бүхнээс бид нар одоо хамгаалж ажиллаж байна. Өнөөдөр бол одоо шинэ байгуулагдсан засгийн газраас бүхэл боломж нөхцөлөө одоо би дайчилж байгаа гэж бодож байгаа. Ягаад гэвэл энэ кабинет дотоод надтай хамт ажиллаж байсан, миний засгийн газрын үед ажиллаж байсан олон сайдар байгаа учраас харьцангуй туршлагатай байгаа. Аны ялангуяа ерөнхий сайд өөрөө одоо хэрэглэх газрын дараа ажиллаж байсан учраас яг тухайн үед одоо цар тахалтай тэмцэж байгаа ажлыг бас хамтран зохион байгуулж удирдах байсан хүний хувьд бас одоо юу хийх вэ? Ямар шуурхай арга хэмжээ авах вэ гэдэг дээр бас нэлээдгүй туршлага суудсанд ажиллаад байгаа юм л да. Тэрний үр дүн ч гэсэн одоо вакцинжуулалтын ажлууд маш сайн явагдаж шүү дээ. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд одоо нийт нэгдүгээр тунгаан авах ёстой нийт хүмүүсийн 70 орчим хувь нь одоо нэгдүгээр тунгаан авчихсан явж байна. Улаанбаатар руу ч бүр 90-с дээш урт гарчихсан. Улаанбаатар бол 90-с дээш. Зарим аймагт бол 50-с дээш. Ингээд дундчилж бодоход одоо 70 гаруй хувьтай нэгдүгээр тунгаан аваад явж байгаа. Ерөнхий сайдтай би бас өчигдөр уулзаж ажил төрөлтөйнийхэн талаар бас битээ санал бодол солилцдیں шүү дээ. 7 хоног нэг удаа уулзаад бас надаас асуун тодруулна ерөнхий сайд байсан хүний хувьд дарга энэ дээр ямар арга хэмжээ авч явуулах вэ та юу гэж бодож байна гэж. Тэгээ ярьж байхад бол одоо ерөнхийдөө их сайхан өөдрөг сэтгэл төрж байгаа. Нэг өстөө бол одоо 6 сарын дунд ихэд бол Монгол улс бүхэлдээ вакцинжуулалтын ажлыг дуусгах юм байна. 7 сарын 11-нд одоо улсынхаа баяр наадмаар бас тийм ээ энэ айх аюул багтаа улсынхаа 100 жилийн ойг одоо ёсол төгөлдөр сайхан тэмдэглэх явдал бол бас бидний хүн тавьж явах том зорилт шүү дээ. Нэг өсөндөө одоо ард түмэн маань бас айх аюул нь багассан ийм одоо сайхан нөхцөл байдалтай ийм зорилттой манай шинэ ерөнхий сайд ажиллаж байгаа юм байна гэж ойлгосон тийм. Таныг засгийн газараа яагаад танхимаар наваад огцорсон болоо гэдэг бодол гарч ирж байгаа. Тэгээ яагаад засгийн тэргүүний ажлыг яагаад Монгол Улсын засгийн газрыг ингэж бүрэлдэхүүнээр наваад бууч үнэхээр тэр нэг хүүхэд ээж хоёрын асуудал шалтгаан нь байв уу? Тэгээ юу үлгэрлэх гэсэн, юу үзүүлэх гэсэн. Одоо тэгээд эргээд одоо ингээд эн чинь бас 100 хоногийн хугацаа өнгөрцөн байна шүү дээ. Засгийн шинэ засгийн газар 100 хоног тайлбар бас бурууч байж дээ гэдэг бодол ч юм уу те. Жаахан явчих байж ч гэдэг юм уу. Тийм бодлууд ер нь төрж явах юм. Тэгэхээр хүмүүс надаас их халуун удаа гайхаж асуудیں۔ Та яагаад ингэж ажиллаа өгсөн юм бэ гэж. Одоо ямар учраас өгч вөө? Зарим нэг хэсэг нь бол одоо намайг дайгаа зүгтцсэн ч гэж одоо ярьж ийм цоо яриа талаас юм зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр би одоо маш тодорхой хариулъя гэж бодож байна. Надад хоёр сонголт байсан тухай үед. Тэ. Энэ бол улс төртэй холбоотой. Улс төртэй. Мэдээж одоо дөнгөж төрсэн ярга ихийг хүүхдтэй хамт тийм ээ. Одоо тэр цадгалын үед нүцгэн шалтаа аваад гарсан явдал бол үнэхээр Монголын ард түмний сэтгэл санааг бухимдуулсан юм үйл явдал болсон. Үүнээс дургуутсаж ард иргэн сухатын хадгалбайдаар жагсан. Улсын онцгой комиссийг татан буулгаж ярьсан, тийм ээ? Огцруулгыг шаардсан. Энэ бол хүмүүсийн сэтгэл зүйд одоо маш сөргөөр нөлөөсөн зүйл бол энэ мөн. За үүн дээр давхар улс төр хийсэн. Давхар улс төр хийсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн томьёон газар манай одоо сөрөг хүчнээ улс төр дээр нь давхар орсон. Зөв зүгээр одоо ард иргэд маань одоо төр засагтай тавьж ясан шаардлагыг улсын зорилгоор мошиж гуйлаад цаашаана улсын онцгой комиссийг огцруулах дээр нь засгийн газрыг огцруулах бүр цаашаа парламентыг тарах бүр цаашлуул одоо Монгол улсад нэг хүний дарангуулыг тогтоох ийм улсын зорилготой төлөвлөлтүүд одоо тухайн үед явж ирсэн. Энийг би одоо бас Монгол улсын ерөнхий сайдын хувьд бас надад энэ хууль хүчний байгуулагч нь ерөнхий сайдаа бүх мэдээллийг хангадаг шүү дээ. Тэр мэдээллийн үүднээс би одоо авч ирсэн. За энэ асуудал юунаас болж бүр их дэвэрсэн байг бол одоо яг санаж байна. Одоо би 1 сарын 15-ны өдөр шүүхийн тухай хууль баталсан. Одоо бид нар ч 12 жил хонглын шүүх ярьлаа шүү дээ. Тэгээ нэг нөхөр гарч ирэл ерөнхийлөгч болоод хонглын шүүхийн төлхөөрийг аваад явдаг. Баахан хүмүүсийг хил амд хийдэг, хэлмэгдүүлдэг. Ял тулгадаг. За дараагийнх нь нөхөр ангуудаа нөгөөдхөөсөө одоо өшөө хорслоо тайлж авдаг, тийм ээ? Нөгөө нөхрийг аваад шоронд хийдэг. Тэр нөхртийнхээ одоо баг бүрэлдэхүүнийг аваад шорын амтанд хийж хатаадаг гэсэн ийм одоо нэг хонглын төлхөөр байсан одоо ерөнхийлөгчнөр одоо сүүлийн одоо тодорхой хугацаанд явлаа шүү дээ. Тэгээ энэ бүхний тасан зогсоо энэ шүүх гэдэг байгууллагыг бие даасан хараад ус байдалтай болгоё. Ингэхгүйгээр энэ нийгэм чинь шударгаас тогтохгүй юм байна гэдгийг бид нар олж харсан юм. Тэгээ бүтэн 2 жилийн хугацаанд энэ шүүхийн шинжилгээний тухай хуулийг зүтгүүлж ягаад 1 сарын 15-ны өдөр бид нар шүүхийн тухай хуулийг баталсан. Тэгсэн. За энэ хуулиас эхлээд одоо улсын үйл ажиллагаа эхэлсэн. Нэг өсөндөө одоо Монгол улсын ерөнхийлөгчийн эрх мэдэлд байдаг шүүгчийг томилдог эрх мэдлийн шүүхийнх нь байгуулах төгөөд хязгаарлагдсан явдал бол энэ улс төр нэн ялангуяа одоо хөрөлсөхийг унгаах ёстой юм байна. Энэ засгийн газрыг унгаах ёстой юм байна гэсэн ийм одоо улс төрийн үйл ажиллагаа эхэлсэн гэж бодож байгаа. За нэгдүгээрт. Хоёрдугаарт бол би одоо энэ өмнө байгаа ажлаа хийж гүйцэтгэе. Эхлүүлсэн ажлуудаа дуусгая. Нефтийн үйлдвэрээс авахуулаад, цэвэрлэх байгууламжаас авахуулаад, төмөр замаас авахуулаад, авто замаас авахуулаад
олон одоо 100 ажилтныг одоо бид нар эхлүүлсэн шүү дээ 7 гаруй ажил. Эннийхээ үр дүнг үзье. Тэгээ засаг турмаа доктортой ажилласаа билээ гэж ингэж бодож зүтгэж байгаа бүхэл боломж нөхцөлөө бид нар дайчиж ажилласан. Энийг ч гэсэн ард түмэн маань харж ирсэн. Тэр ч утгаараа ард түмэн надад их итгэжсэн. Найдажсэн. Хөрөс өхнөг юмны ард гарах болов олон сайхан үр дүн маань гарах болов гэж ингэж бодож ирсэн. Харамсалтай нь Монгол улсын ерөнхийлөгч сайдад ажиллах боломжийг олгоогүй. Ингээд талбайтар хүмүүс жагссан, цаашаа нь өсгөлэн зарлсан. Тийм ээ, Ганбаатар гişүү. Тэгээд цаашаа нь өнөөдрийн яг Монгол улсад болоод байгаа энэ нөхцөл байдлыг одоо тухайн үед одоо бий болох юм зорилттой байсан. Ингээд дээр нь нөхөр үрэлсэх бол одоо ерөнхийлөгчд бодиттой нэр дэвших кандидат болж хуурсан. Тэгээд над руу чиглэсэн улс төрийн галдлага эхэлсэн. За ингээд би одоо цаашаа нь үйл ажиллагаа явуулах засгийн газар маш хүндрэлтэй нөхцөл байдал руу шилжих юм байна гэдгийг би өөрөө мэдэрсэн. Яг гэвэл би өөрөө олон жил улс төрд явж ирсэн хүн. Олон засгийн газар унаж босхийг харсан. Ингээд улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсэх юм байна. Айгүй бол гудамж талбайд одоо тэмцэл гарах юм байна. Цагнаас нь мөрхөх юм байна. Одоо ингээд айгүй бол зодон зохион мөргөлдөн ингээд одоо улс төрийн тогтворгүй байдал үүсээд улс орноо бид нар хаашин ч одоо энэ нийгмийн бухимдалтай байгаа үед алдаж магадгүй юм байна. Айгүй бол нийгмийн томоохон бослог тэмцэл гарах юм байна. Нөгөө тогтвортой байдал ч үгүй болох юм байна. Эдийн сайдраа золиосонд гаргаад ингээд нэг албан тушаалаараа үлдээд нэг үлгэн салан амьдраад ажиллаад явах юм боломж надад байсан. Би энийг сонгоогүй. Энэний оронд би одоо эр зориг гаргаад энэ бүх галыг өөр дөрөө аваад эр хүн шиг, цэрэг хүн шиг хариуцлагаа үрээд огцроод маш яралтай шинэ засгийн газрыг байгуулж өгөө цаашаа энэ цав тахалтай тэмцэх ажил руу оруулаад ингээд энэ шинэ засгийн газар чинь бол цаашаа мэдээж доктортой ажиллана шүү дээ. Энэ чинь байгуулагдсан дараа юу гэж хүн солио ажиллах юм чинь бас тодорхой хугацаа шаардлагатай. Ингээд энэ нийгмийн бухимдлыг энэ улсын ороо босгой байдлыг давж энэ улсын хэрэглийг тэмээ давж энэ ковидтэй тэмцэх ажлыг цааш нь үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Ихийн төлөө ерөнхий сайд өөрийгөө одоо нэг кабинетаа одоо золиосны гарахаас өөр арга алга ковидын үед доктортой ажиллаж энийг ялан давж гарахаас өөр одоо хариуцлах өөр ирэх ашиг байхгүй учраас энэ улсын одоо зоримог шийдвэрийг гаргасан юм аа гэдгийг одоо бас дундаж хэлье гэж бодож байна. Тэгээ ийм л нөхцөл байдал намайг хийсэн. Улсын хавханд оруулсан. Нэр дэвшигч бодсон. Ингээд хөрс өхрөө бүх галгааг нь хийгээд засгийн газрын унгай нэр төрийн унгаахад ийм л ажлуудыг л одоо зохион байгуулсан. Тэр ажил өнөөдөр ямар байдалтай батлагдж байна вэ? Өнөөдрийн гудам талбайг таахан харж байгаа шүү дээ. Яг л энэ ажлыг хийхэд төлөвлөсөн байсан. Энэ ажил яг л одоо дүрм журмынхаа дагуу явагдаад төлөвлөгөөнийхөө дагуу өнөөдрийг хүртэл ингэ явагдаж байна л гэж би ингэж харж байгаа. Энэ бол дэндүү харамсалтай. Ойлголцоод явчих тийм гарц гаргалгаа байгаагүй юу? Одоо ер нь одоо сэдв үндсэн юм руугаа орж байгаа шүү дээ. Асууж шийл гэж бодож байна л да. Ерөнхийлөгч та хоёр юу яасан юм бэ? Одоо маш олон жилийн хүүхдтэй найз нөхөр улс төрийн хүрээлэлч гэсэн улс төрийн давцан ч гэсэн бас ингээд ойлголцоод нам харгалзахгүйгээр бас зөвд ингээд ийм урамтай ингээд явж ирсэн шүү дээ. Уршаа хардсан тийм хандлага агуулга хизээ хаана очиод ингээд байх болж байна. Би Монгол улсын ерөнхийлөгчтэй батлаг бүтээр маш сайхан хамтарч ажилласан. Тийм. Сайн ажилласан цаг хугацаанд бас байгаа. Олон зүйлийг эхлүүлсэн. Олон зүйлийг ардж гарсан. Би хувь хүнийхээ хувьд битэрийн хооронд ямар нэгэн одоо маргаан байхгүй. Хувь хүнийхээ хооронд. Улс орны хөгжил дэвшлийн тухай асуудлаар, улс орны хууль дүрм хэрэгжих хэсэг тухай асуудлаар бол битэр маргаантай зүйлүүд байдаг. Би бол төрийн тэргуунд бол нэг л зүйлийг маш олбуудаа анхааруулсан. Энэ бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл. Тэр тусмаа үндэсний аюулгүй байдлын одоо 3 гишүүн төрийн хуулийг зөрчиж болохгүй. Зөвхөн хуулийн хүрээнд ажиллана. Ерөнхийлөгчдийн институт бол ерөнхийлөгчдийн институт, засгийн газар бол засгийн газар, их хурл бол их хурл. Хэн нэгнийхээ ажил руу хөндлөнгөөс нь орохгүй. Тэгээд бид рүү хэллээ шүү дээ. Тэр шүүхийн хуулийг баталсан явдлаас болж бидний хооронд бол бас үл ойлголцол, анхны үл ойлголцол бий болсон. Ерөнхийлөгч болохоор шүүх засаглалыг өөр дөр барих гэдэг. Тийм ээ? Бүх шүүгчлээ өөрөө томилдог. Тийм ээ? Шүүгчлээс үүрэг даалгавар өгдөг. Бид болохоор шүүх нь хараад бос байгаа. Хичнээн жил одоо бид нар нэг хүнээс хараад шүүхтэй, нэг хүнээс хараад прокурортой болж тэр нь тэгээд улс төрт ашиглагдаж хэн нэгэн өрсөлдөгчөө ч юм уу, хэн нэгэн дургу хүнээ, хэн нэгэн дургу намаа, хэн нэгэн дургу улс төрчийг одоо залхаан цайруулдаг. Тийм ээ? Ийм хэрэгсэл болж явах юм бэ. Тийм учраас одоо шүүхийн байгууллагыг бий даасан хараа тус байгуулга байх ёстой гэдэг дээрээс одоо бидний одоо зарчмын санал бодол одоо зөрсөн гэж үздэг. Би бол парламентын ёсыг дэмждэг. Парламентын засаглалыг. Би Монгол улсад сонгодог парламентын засаглал байгаасаа гэж боддог хүн.
Шудраг нийгэм байгуулъя гэж хүн болгон өөрсдөө ярьдаг мөртлөө хэрэг дээр ажиллаа хийгээд шудраг нийгэм байгуулах эрх зүйн орчноо бүрдүүлээд ирэхэд тэрнээс татгалзаж эхэлж байна. Энэ шүүхийн байгууллага, энэ прокурорын байгууллагын бие даасан байдлыг бий болгох ёстой юм байна. Энэ эхлүүлсэн одоо томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа засгийн газраа дэмжиж, уран зориг хайрлаж яаж тийм ээ хамтарч ажиллаж дэмжлэг үзүүлж яаж энэ нефтийн үлдрээс ахуулаад, төмөр самаас ахуулаад, энэ цэвэрлэх байгууламжаас ахуулаад, энэ шинэ сонгоцны буудаас ахуулаад, энэ боловсруулах үйлдвэрүүдээс ахуулаад, энэ гангийн үйлдвэр, зэсийн үйлдвэр, төмөр боловсруулах үйлдвэр, энэ коксийн үйлдвэр, энэ бүхнээ барьж байгуулах юм байна. Ингийн тулд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн буюу Монгол улсын ерөнхийлөгч, улсын их хурлын дарга, ерөнхий сайдар нэг цонхоор нэг тийшээ харах хэрэгтэй юм байна. Ажил амьдралд нь дэвжид дээшлэх юм байна л гэдгийг би одоо зүрх сэтгэлээрээ мэдэрч бас өөрөө ясмахаараа мэдэрсэн учраас одоо өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа. Үндсэн хууль дээр гараа тавиад тангар хөргөж байгаа үстэй. Монголын ард түмний үндэсний эв нэгдлийн төлөө би ажиллана гэж. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгчүүд бол сөрөг хүчин байж болохгүй. Тэр сөрөг хүчин дээр парламентын ажлыг л хийнэ. Парламенттай байж байгаа шүү дээ сөрөг хүчин тийм ээ. Тийм парламенттай. Тийм учраас одоо хэрвээ төр засгийн буруугаар ажиллавал ард түмэн өөрөө сөрөг хүчин болдог болохоос биш Монгол улсынхны ерөнхийлөгч өөрөө сөрөг хүчин болоод гудам талбад гараад бусдыг уриалаад дуудаад жагсаал цуглаа хийгээд ард түмнийхээ эсрэг нэг хэсэг ард түмнээ турхилж яадаг энэ асуудал бол төрийн тэргүүнээс гардаг зан авир биш нэгдүгürt энэ бол хуулиар хориотой. Хуулиар үндсэн хуулиар хориотой. Одоо тэгэхээр эндээс бас л асуултууд явна. Монгол улсын ерөнхийлөгч Баттулгатаа зүгээр л одоо рингэн дээр гараад тулчиж болоогүй юм. Ерөнхийлөгчийн сонгуульд аянда тэрсний дэргүү олон нийт саналаа л үгүй шүү дээ. Нам нэг харгалзахгүйгээр санал өгдөг сонголт бол энэ шүү гэдэг. Ингээд ийм ихтгэл үнэмшил байсныг нь тэг хөрсөх тэргүүтээ Монгол Ардын намынхан цэцэд нөлөөлж байгаа аваачаад нэр дэвших хэрэггүй болгочлоо. Ингээд явхтаа зэрэгцээ таны яриад байгаа чинь бас гараад ирж байгаа. Ийм зөрчлүүдийг ерөөсөө тайлбарлахад маш төвөгтэй юм. Та энийг юу гэж тайлбарлаж байна? Яг дарангуйлагч гэж хийм бэ? Та дарангуйлагч болох гэдэг юм. Ер нь бол хөрсөх дарангуул хийх чинь гэдэг үг бол наад байгалийн баялагтай тэмцэж эхэлсэн цагаас эхэлж ийм нийт том гарсан шүү дээ. Тэгээ бизнесийнхэнд халдж гин гэж одоо ярьж эхэлсэн. Тэгээ би бизнесийн нөхдүүдэд тухайд худалдаа ажилтны тагнамдаар уулзсан дээр хэлсэн. Би бизнесийн ертөнцид байгаа зэрлэгийн зулгааснаас биш зүлгийн зулгаагаагүй шүү гэж. Тэгээ би зэрлэгийн зулгааж өгсөн. Би байгалийн баялаг хулгайлж байгаагүй. Би хулгаад алдагдсан байгалийн баялагуудыг хураач харин ард түмэндээ авчирсан. Би улсын үйлдвэрийн газруудыг хулгайлж байгаагүй. Би алдагдсан улсын үйлдвэрийн газруудыг эргүүлж их орондоо ард түмнийхээ мэдэлд авчираад өнөөдөр байгалийн баялагта Монголын ард түмэн эзэн болоосоо хов ишгэ хүртээсэй гэсэн энэ ажлыг зохион байгуулсныхаа төлөө дарангуулагч нэр хож хүртлөө гэсэн. Тэгээ нөгөө дарангуулагч нар маань өөрсдөө эргээд одоо дарангуулын асуудал яг өөрөө чи хэлж байгаатай адилхан ярьж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ цаашдаа би одоо өөрийн үр хүүхдүүдтэй хүн шүү дээ. Би чи эцэг хүн. Миний үр хүүхдүүд миний удам судрынхан үр хүүхдүүд маань хэн нэгэн хүний өмнө мөргөж битгий амьдраасаа гэж би хүсэж байгаа. Харин миний үр хүүхдүүд тийм ээ хуулийн дор мөргөж амьдраасаа гэж хүсэж байгаа. Хүн гэдэг амьтан бол тэнгэрийн дор төрж хуулийн дор захирагддаг амьдардаг жамтай. Тийм учраас бидний баталсан үндсэн хууль, бидний хууль бол алдсан хууль. Хүний эрх хэрэгчлөөг эрхмэлэн дээдэлсэн. Тийм ээ парламентын засаглалыг хамгаалсан ийм үндсэн хуультай. Энэ хуулийг хэрэгжих ёстой. Энэ хуулийг өөрчлөж болохгүй. Тэгээ нэг асуудлууд одоо ингээд яригадаад байгаа. Тэр юу гэхээр одоо ингээд Монгол Ардын нам нөлөөлж байгаа үндсэн хуулийн цэцтээр одоогийн ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхийг болиулчлаа гэж асуудал гарсан тийм ээ. За энэ бол одоо олон том зарим нэг хэсэгт нэгж ойлгож байгаа баг. Ойлгож байгаа. Энэ үндсэн хуулийн цэцгэдэг чинь тийм ээ. Бие даасан шүүх байгууллага. Тэгээ 2025 оноос хойш энэ ерөнхийлөгчийн одоо холбоотой заалт хэрэгжихээр үндсэн хуулийн төсөлд явж байсан шүү дээ. Тэрийг одоо үндсэн хуулийн төсөл яригдж явах үед ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга зээнх бол өөрөө оруулж ирээд 2020 оноос хэрэгжихээр болгосон мэт дээ. Тэ? Энэ л одоо хамгийн том маргаантай асуудал нь байсан шүү дээ. Тэг үндсэн хуулиа уншаагүй. Эцээц гарын үсэг зурхаас өмнө тэр үндсэн хуулийг маш сайн судалж уншиж ямар зүйл дээр маргаантай асуудал гарах вэ гэдгээ судалгаагаар одоо нэгсэндээ бас хайн хийсний үр дүн эцэстээ ийм маргаан хуулийн маргаан дагуулж байгаа. Тийм учраас би эцэст нь ганц зүйл хэлье. Энэ бол үндсэн хуулийн асуудал. Энэ бол цэцгийн асуудал. Энэ бол улсын асуудал биш. Энэ бол хуулийн асуудал. Энэ бол Монгол Ардын нам ч юм Монгол Ардын намын дараа нөлөөлөд
энэ үндсэн хууль нөлөөлөд ийм асуудал хийждэг тийм зүйл биш. За тэгээд та дээр нь бас бод. Жишээ нь сая одоо Монгол Ардын нам тий сонгуул амлаж ирсэн. Шүүхийн хуулийг одоо өөрчлөнө. Бие даасан хараат бос шүүхтэй болгоно гэд. Тэгээд одоо сая 1 сарын 15-нд шүүхийн хуульд нэмэлт өөрчлөлт хийгээд батлаад явуулсан. Өнөөдөр үндсэн хуулийн цэц 62 бүлэгтэй улсын их хурлыг баталсан хуулийг үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж шүү дээ. Тэгээ энэ дотор нөлөөлж байна гэдэг. Нөлөөл байхгүй гэдэг нь харагдаж байгаа үст. Ийм засаглалтай, ийм тогтолцоотой байхад нам дарангуйлах бас боломж байна уугүй юу гэдэг дээр эргэлзээ байгаа тоххой. Тэгэхээр нэг намын дарангуул бий болон тогтногол манай намын мянган гишүүд энийг хүлээл зөвшөөрөхгүй. Жишээ нь Монгол Ардын намын дарга бий ч бэлэг тэмдгийн шин шинэгтэн шүү дээ. Тэ. Зөвхөн одоо Монгол Ардын намыг гадаад дотоод төлөөлнө л гэж байгаа би. Намын дарга. Миний хажууд тэр намын даргыг эдлэх ёстой эрхийг жинхэнэ хэрэгжүүлдэг нэг субъект. Энэ бол намынх нь өдөрт зөвлгээд. 31 хүний бүрэлдэхүүнтэй. Дороо намынхаа баг хуралтай, их хуралтай бүх шат чатантай асуудлуудаа ярьдаг. Тэгэхээр өнөөдөр Монголын улсын намч бүгдээр алсан намууд. Алсан намууд. Монголд нэг намын дарангуул оршин тогтнох тийм боломжгүй. Яагаад гэвэл Монголын ард түмний одоо эрх хэрэгчлөөг Монголын парламент хангаж байгаа. Ардсан намын Монгол, ардын намын Монгол гэж байхгүй. Бид ганцхан Монголтой. Энэ бол бидний эх орн. Өнөөдрийн талбайдаар хоорондоо тэмцэлтэй байгаа хүмүүс бид бүгдээр ах дүү нар шүү дээ. Ардсан намын асуудал хөндрүүл Монгол улсад тохиролтой гэж би үздэг. Ардсан нам бол улам ботчид бэхжих ёстой. Энэ бол Монголын улс төр хэрэгтэй, улс төрийн системд хэрэгтэй. Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдал хэрэгтэй. Улс төрийн намуудын төлөвшөлт хэрэгтэй. Тийм учраас ардсан нам хизээч хоорондоо тарж бутарч сарниж би одоо энийг нөгөө танаас асуусан шалтгаан тэр л дээ. Ардсан намын хагараад байгаа нөхцөл байдлыг нь ардын нам хийж байгаа маа. За бүр тэр дундаа одоо ардын намаас ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаа хүрлсгүүл бол нөгөө хэрингэн дээр өөртөө тулах өрсөлдөгчөө захиалж гаргаж ирж байгаа маа. Тэр нь эрдэнэ ч гэдэг юм. Ийм зүйл яваад байгаа байхгүй. Энэ чинь бүр тодорхой хүрээнд улс төрийн хүрээнд яригдчихэж байгаа юм. Гэх юм бол ардсан намыг хагалж байгаа гол хүн нь бол хүрлсв. Тэндээс нэр дэвшиж байгаа улс төрчийг нь сонгож байгаа нь хүрлсв. Нэр дэвшгэр байсан хүнийг нь болиулж байгаа нь хүрсвэх гэдэг л зүйл яваад байгаа байхгүй. Энэ л би танаас хариулт авах гэсэн юм. Би ямар ч улс төрчтэй улс төрийн иргэндэд барилдахад бол сайхан барилдаан үзүүлнэ л гэж бодож байсан. Харамсалтай нэр надаас шалтгааллахгүй зүйл байхгүй. Хууль дүрмээсээ шалтгаалж байгаа. Тэгээ надад бол нэг зүйл байдаг. Би хинээч нэг айдгүй, зүгшээдгүй, барилдуул барилдана. Давуу сайхан даваа тугаа төрөө явчихна. Өвдөгч ороод бол эр хүн шиг сайхан илүүсээ тайлаад сайхан одоо тахмаа өгөөл явах хэрэгтэй. Улс төр бол ерөөсөө л ийм. Тэр хууль л шийдэн шүү. Тэрнээс биш энийг бол аль нэг намын дарга ч юм уу аль нэг өрсөлдөгч бол энэ асуудлыг шийдэхгүй. Цаашдаа бид нар хуулиар барьж амьдрах хэрэгтэй. Нэг зүйл надад их тийм сонио ажиглагдаад байгаа. Хууль бус шийдвэр гаргуулах гэж шахаад байгаа. Жишээ нь ардсан намын зарим нэгтүүд ярьж байгаа. Танаа нам ч одоо ирэх барьж байгаа нам чинь танаа нам ч одоо шүүх рүү яриач ч юм уу те. Цэцрүү яриач юм одоо тэгээ шийдчихэж та. Ингээд энэ чи яагаад болдгоо юм бэ гэдэг. Тэгэл энэ улсын тэмцэл жагсаа цуглаан танахаач болд бид ч гэсэн уучраа олчих штэ гэдэг. Одоо ингүүл энэ төр засаг гэж байгаад яах юм бэ? Хууль дүрм гэж байгаад яах юм? Үндсэн хуулийн цэц гэж байгуулга байгаад яах юм? Дээд шүүх гэж байгуулга байгаад яах юм? Тэгэд бус төр хийгээд түлхчихдэг. Энэ одоо ирэх барьж байгаа намын ардын нам бүх юмыг гартаа авцсан байгаа. Энэ намын л хийж байгаа ажил энэ байхгүй юу гэдэг. Тэгэхээр тодорхойлоод асуугач. Одоо чинь оюутлогоо Дубайн гэрээ гэдэг байна. За та чинь ингээд ийм нийтлэг эрх ашигын өмнө тавигдж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд дээр ханддаг байр суурь чи ямар байдаг юм бэ? Оюутлогын гэрээг одоо үнэхээр сайжруулъя гэдэг бодол хүсэл эрмэлзэл байна уу? Энэ Дубайн гэрээг яах ёстой юм? Цаашаага одоо зүгээр бид ямар одоо сонгуулийн сурталчилгаа хийж байгаа биш. Ер нь зүгээр Монгол төрийн тэргүүн ийм томоохон төслүүд дээр баримталдаг бодлого нь ямар байгаасаа гэж бодд юм бэ? Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч бол Монгол улсынхаа тусгай тогтны төлөө Монгол улсынхаа үндэсний аюулгүй байдлын төлөө ард түмнийхээ төлөө үйлчлэх ёстой хүн. Төрийн тэргүүний үндсэн үүрэг. Тэгээ би нэг уулзалтыг огт мартдаггүй. Би нэг ялангуяа энэ нийгэм шударгаас тогтоох асуудалтад хоёр зүйлийг боддог. Нэгдүгээр хууль хүчний байгууллага тийм ээ. Шүүх прокурорын байгууллага бидээс хараат бас байгаасаа. Хоёрт нь Монгол хүн байгалийн баялагтай эзэн байгаасаа гэлээ. Ингэжээч энэ нийгэм шударгаас тогтох юм байна.
гэж ингэж үздэг хүн. Тэгээ энэ ажлыг ерөнхий сайд багтаа би эхлүүлж ирсэн юм. Нэгдүгürt би нэг одоо улс төрийн сан мартгүй 2018 оны 1 сарын 23-ны өдөр би оюутлахын асуудлаар оюутлахын гүйцэтгэх захирал Жан Себстен Жак гэж нөхөртөө одоо төрийн ордонд уулзсан. Уулзсан. Тэгэхэд би тэр нөхөрт одоо хэлсэн. Тэр бол одоо бид тэр хамгийн анхны үгээр хамгийн сүүлзээ уулз болсон байна л да. Тэгээ би тэр нөхөрт хэлсэн. Оюутлахын гэрээ бол Монголын ард түмний эрх ашигт үл нийцэж байна. Оюутлахын гэрээг өөрчлөн сайжруулах ёстой. Дубайн гэрээг цуцлах ёстой. Та бид нар харилцаа ашигтай ажиллах нь тодорхой. Гэхдээ Дубайн гэрээгээр Монголын талын ашиг, Монголын талын үр өгөж багассаа. Тэм учраас оюутлахын гэрээг иргэн харах ёстой. Дубайн гэрээг цуцлах ёстой. Бид ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсгийн дараагаар Монголын талаас одоо энэ миний хэрэглэх газрын дарга Зандан шатар ажилланаа. Тухайн хэрэглэх газрын дарга байсан. Ингэж бид нар хамгийн анх одоо оюутлахын гэрээтэй холбоотой асуудлаар одоо хатуу байр суурь илэрхийлсэн. Гүйцэтгэх захиралд нь. Тэгээ би дээр нь бүр ингэж хэлсэн. Монголын ард түмэн бол байгалийн баялагтай эзэн болсон ард түмэн шүү. Манай ард түмний нэг сайхан хэлдэг үг үү. Эзэн юмаа мэдэж иргэн усаа хаштгаа гэж. Энийг та бүхэн байнга сахиж тэгээд дээр нь Монгол улсын хууль тогтоомжийг та нар байнга хүндэтгэлтэй хандаж ажиллаарай. Ингэжж энэ том төсөл цаашаа хөдлөн шүү. Монгол улс бол тусгаар тогтносон бие даасан улс шүү. Энийг байнга хүндэлж бодож санаж хүндэтгэж яваарай гэж одоо Жан Себстен Жак анх ингэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш одоо оюутлахын хамтарсан одоо ажлын хэсэг гарч явсан. Дараа нь одоо энэ ажлын хэсгийг оюун эрдэнэ дарга хэрэглэх газрын дарга удирдсан. Бид нар татрын одоо акт тавьсан. Тэр төлбөрөө одоо Яриатинта одоо хийсэн, шилжүүлсэн. Бид нар тэрийг ард түмэндээ өгсөн. Тийм учраас бид нар ямар ч одоо олон улсын одоо шүүхийн байгууллагын очиход Монгол улс одоо энийг давж гадна гэдэгт би бол итгэл төгс байгаа шүү дээ. Итгэл төгс байгаа. Харин бид нар бол одоо байр суурин дээр хатуу байх хэрэгтэй. Ер нь эмх замбраагүй байдал маш их болсон. Шудраг усны төлөө тэмцэн, байгалийн баялагын төлөө тэмцэн гэдэг бол их тийм эрсдэлтэй ажил юм билээ. Их том эр зөөр гаргаж ээж, нэлээд тийм бүдүүн зүрхтэй байж ээж, нэлээд тийм одоо хавирган цөсөөд элсчээж одоо хийдэг ийм эр зөргийн ажил юм билээ шүү. Одоо би ерхий сайд багтаа энийг одоо бас биеэрээ мэдэрчээсэн. Чинь та одоо санаж байгаа. Намайг ерхий сайд болоход энэ уул уурхаан салбарт байгаа хэдэн баялагууд улсын үйлдвэрийн газрууд бүгд алдагдсан байсан шүү дээ. Зарим нэг нь манай ард түмэн өөрсдөө мэддэггүй байсан. Жишээ нь Эрдэнэт үйлдвэр. Монгол Улсын Витмет, Бор өндрийн уурхай, Багнуур хууль бусаар алдагдсан. Бусдын гарт. Та ингээ боддоо 2016 онд сайхан бэлэг ерхий сайдын ажлын өгөхдөө Эрдэнэт үйлдвэрийг одоо хувийн хвшилт олгосон тийм ээ? Олгосон. За тэгээ хувийн хвшлийг авсан. 49 их. Хамруулад баахан. Тэгээ хамруулад тэрэн дотор байгаа нөгөө гой дагаж хүзүү гэдэгтэй адилхан Монгол Улсын Витметээс авахуулаа ингээд баахан улсын үйлдвэр бор өндрөөс авахуулаа дагаа явчихсан. Тэрнийхэн заад маш олон лиценз явчихсан. За тэгээд ерхий сайд босынхаа бат. За энийг ямар ч үс эргүүлж авнаа. Энийн төлөө би харин ёстой жинхэнэ эх орны төлөө нэг тангар гөргсөн эр хүн шиг байна шүү хөлсөх ба. Чи энэн дээр нэг зориг төвчээр алдав. Ёстой нэг босоо зогсож жагаад энэ улсынхаа үйлдвэрийн газруудыг энэ хэдэн орд газруудаа эргүүлж аваа шүү гэж дотроо тангар гөргөж жагаад засынхаа газрын гишүүдэд бүр хатуу өрг өгж жагаад бид энэний төлөө ажилласан. Тэгээ Эрдэнэт үйлдвэрээ бид эргүүлж улсын үйлдвэрийн газар болгосон. Хурааж авсан. Би одоо хурааж авсан гэж хэлэх дуртай юм байна. Хурааж авсан улсдаа ард түмнийх нь ганц сайлын үнэг эргүүлж орж авсан. Энд одоо асар том эр зориг, асар том тэмцэл явагдсан. Асар том. Зарим нэг хүмүүс надад бүр хэлчихсэн. Хөрсгөө чи амь насаа бодоорой. Аюултай шүү наадах чинь гэж. Тэгж хүртэл одоо миний нөхөд ойр дотны хүмүүс надад одоо хэлж ир захижсэн шүү дээ. Тэгээ би одоо наргаа болгож өмнөөс нь хэлжсэн. Эрдэнэт бол аргагүй том хэрэгсгэлд. Тий. Наргаа болгож. Цэрэг хүнийг төр тийм ээ. 1000 жил тижээд бүчийн дотор ашиглт юм аа гэж наргаа болгож хүртэл ярьжсэн. Одоо санд. Ингээд бид Эрдэнэт үйлдвэрийг устдаа авсан. Тэгэхэд 2016 онд Эрдэнэт үйлдвэр ховчлогдсны дараа Эрдэнэт үйлдвэр жилдээ 184 тэрбум төгрөг улсын төсөв тушааж ирсэн. 184 тэрбум шүү. Бид нар Эрдэнэт үйлдвэрийг улсын үйлдвэрийн газар болгоод аваад шахаа шаардаад ажилласан чинь Эрдэнэт үйлдвэр жилдээ нэг их 80 төгрөгийг улсын төсөв тушааж байгаа. Одоо энэ өдөр шин шиг ялгаатай байгаа. Өдөр шин шиг. Ширхлээний бүх төлбөр дагаа юм. Тий. 600 тэрбум төгрөг. Тий.
За тэгээд энэнийг дагуулад бид асхтын ордыг авсан, салхитын ордыг авсан, тосон бомбын ордыг авсан, гутаан давыг авсан, харамхтын ордыг авсан, ноён уул авсан. Нийтдээ тийм ээ энэ 4 жилийн хугацаанд энэ засгийн газар 938 лиценз цуцалсан юм. Манай ард түмэн мэддэг. 938 лиценз шүү. 7.2 сая га талбайг бид чөлөөлсөн байхгүй. Лицензнээс. Одоо зүүрлж хэлбэл Увс аймгийн газар нутгийг тэр жигтэн чөлөөлсөн шүү дээ. Увс аймгийн газар нутгийг. Нэг аймгийн газар нут. Бүгдийн лиценз болгоод бусдад өгсөн гадаад дотоодынханд. Энэ Монгол улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин километр нутгийг чинь 70% лиценз болоод өгсөн байна. Тэгээ энтэй тэмцсэн. За тэгээд энтэй тэмцэхэд бол үнэхээр хүндрэлтэй зүйлүүд гарч байгаа. Олигархуудтайгаа тэмцэж шүү дээ. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, эрх ашигын хөндөө яг нөгөө зүрхэн дээр нь гараараа дарчиж байгаа байхгүй. Тэгэхээр ч одоо хүн чинь амьсгаад нь үсттэй. Жинхэнэ амьд тэмцэн алалцсан үсттэй одоо. Тэгээ энэ тэмцэл дундуур л одоо бид нар явж ирсэн. Намын даргийнхын хувьар бас асуух асуултууд байна. За сүүлийн үед бол бас өөртөчн холбоотой яригдж байгаа асуудлын нэг нь хариуцлага гэж хамгийн чанга дуурсан. Одоо ингээд хариуцлагагүй үйлдэлүүдийг яагаад ингээд хүлээн зөвшөөрж байгаа юм шиг яваад идэх юм бэ те. Энэ Монгол Ардын намаас сонгогдсон одоо төрийн өндөр дунд албан тушаалтнуудын гаргаж байгаа үйлдэл ёс бус юм авир зүйлсүүд нь хэрэг сэтэрлээ. Намын дарганд яагаад тагдгаа байдгийг хариуцлага тооцдгүй мүү гэд ингэж байгаа юм. Тэгээд одоо мэдчихэж байгаа шүү дээ өөрөө сонсож байгаа шүү дээ өдөр тутам ийм сайд тэгж ийм гişүү ингэлээ зарим нь одоо ингэж ингээд одоо хүний өөрийн гихгүйгээр ингээд намын дарга ингээд хариуцлагыг алагчлахгүй тооцдог ийм бамир байна гэдэг ийм зүйл дээр хариулт өгөөж. Би ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 4 саяд 2 төрлийн нэмшигчийн дарга 17-8 хилцгаазын дарга хөсүүлж ирсэн ажилласан. Хариуцлага алдсан гэж. Тэр нь 2002 оны улсын их хурлын сонгуульд би 24 гишүүнээс суулгаж ирсэн. Та нөө жижиг дунд жидүү мэдүү толбогдсон гэж бас ад том хариуцлага нэгчээсэн. 60 тэрбум жидүүгийн асуудал гэдэг. Тэгээ энэ бол одоо би ерөнхий сайд болж намын дарга болсноос хойш одоо аминдаа одоо хариуцлага тооцоод яваад байгаа зүйл маань энэ. Энийг цааш нь ч үргэлжлүүлэх ёстой. Цааш нь үргэлжлүүлэх ёстой. Тэгээ өнөөдөр жишээ нь одоо та надаас асуух ч юм да жишээ нь амд оозын тухай асуух байх тийм. Би одоо холбогдох газарт нь сэлж байгаа. Гишүүнээс нь төтгөлзүүлээ шалгуулаа. Гэхдээ гишүүнээс төтгөлт хэсэг бол тэр тухайн их хурлын гишүүний өөрийнх нь асуудал байна. Өөрийнх нь асуудал. Өөрөө өргөдлөө гэж. Өөрөө өргөдлөө гэж төтгөлцөн. Эсвэл одоо хууль хяналтын байгууллага энэ хүнийг одоо төтгөлзүүлж шалганаа гэсэн. Хоёр л зам байна. Тий. Одоо бол нөхөр анд озрыг бол одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Тэр хүмүүсийн гаргасан гомдлын дагуу хэрвээ энэ хүн үнэхээр тэр нь тогтоогдвол энэ хүн хариуцлага өрөх ёстой. Хариуцлага өрөх ёстой. Тэгээ бурууг бол буцаад ороод. Бурууг бол буцаад ороод ирэх ёстой. Тийм учраас энэ хүн бол одоо төтгөлдөж жагаад одоо шалгуулах ёстой гэж би намын дараагийн хувьд өөрийнхөө зарчмын байр суурийг илэрхийлсэн. Зарчмын байр суурийг илэрхийлсэн. Үгүй юм бол намаас нь төтгөлзүүлээ гэдэг асуудлыг хүртэл ярьж байгаа. Намаас нь төтгөлзүүл. Тэгээ шалгуул. Тэгээд үнэхээр одоо гин бурууг бол намдаа эргүүлж авъя. Хэрвээ гин буруутай бол одоо энэ хүний намын тухай асуудлыг ярина. Асуудал байна. Нөхөр Батуулдын асуудал байж байна. Офшорын тухай асуудал. Би Батуулдад бас өөртөө хэлсэн Батуулд ороод. Та надад офшорын асуудлыг шалгуулаа. Та үнэхээр одоо офшортой өнөө үгүй юу гэдгээ хууль хяналтын байгууллага шалгуул. Таны надад офшорын чинь асуудал ардын намын нэр хүндтэй холбогдож байна. Улс орны нэр хүндтэй ч холбогдож байна. Тэгээ энэ хүн дээр асуудлаа хууль хяналтын байгууллага шалгуулж байгаа. Цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа юм билээ. Тэр талаас нь би мэдээлэл авсан юм. Шалгаж байгаа юу үгүй юу гэж. Шалгаж байгаа юм билээ. Тэгэхээр эцсийн шийдэл буруутай үгүй юу гэдэг шийдвэрийг шүүх гаргана шүү дээ. Тийм ээ? Энд ардсан орн шүүх эцсийн шийдвэр гаргаагүй байна. Хэрвээ шүүх хууль хяналтын байгууллага энэ хүмүүс буруутай байна. Хууль зөрчсөн, хууль бус зүйл хийсэн, гэмт хэрэгээс нь тогтоогдсон байнааг бол энэ хүмүүс хуулийн өмнө хариуцлага үлгээх ёстой. Тэгээ энэ л бол хариуцлага. Улсын хариуцлага гэж бас байна. Энэ бол дахин одоо нэр дэвшүүлэхгүй байх. Намаасаа хасах. Энэ бол одоо намын улсын хариуцлага байна.
Тэгэхээр энэ хариуцлагуудыг бол шат чатанда тооцож явах хэрэгтэй. За зүгээр нийгэмд явж байгаа анхаарал татсан сэдвүүд учраас л асууж байгаа юм. Тэгээ энэ ер нь одоо хариуцлагын асуудал байх ёстой мó гүй юу гэж намын даргийнх нь хуваар. Хувь хүн хүрсэхтэй холбоотой бас төвхтэй юмнууд явах юм аа зөндөө. Одоо асуухгүй бас байж болохгүй асуухаар их төвхт. Ерөнхий сайд хоёр эрднийг зодчихж байна. За ерөнхийлөгч Баттулгата өшөглөлдсөн заамталсан гинэ. Тэгээ одоо юу гэдэг баг хотын дарагтаач хүртэл бас ингээ сайнч муудсан гэл ингээд одоо нэг таныг нэг усын хурлын гишүүн асан нөгөө гартгүйгийн баяр сайхныг нэг юм тэр ч одоо бүр амар нэртэй юм лээс нэг салхилуулан яаж унагсан ч гэдэг тий. Тэрнээс хойшоо ер нь бол нийгэмд ямар ойлголт төрсөн нөхөр нэг ер нь хүрчдэг юм байна тий. Гар нь явчдаг юм байна гэдэг нэг юм хандлагууд дээр дөрөөс юм уу тийм яриа яваад идэх тий. Та энэ дээр нэг хариулт өгчиж болох уу? Үнэхээр тийм юм болоод байгаа юм. Та ойлголт зодчих юм. Тэгээ одоо ч би ч нэг нэр дэвшчээд байж штэ. Эргэлгшин сонголт. Тэр нэг улс төрийн л одоо юмнууд явж гин л та. Тэгээ нэг өглөө босоод ирэхээр нэг хүн зодтсон байх юм. Нэг өглөө босоод ирэхээр нэг асуудал толбогдчихсан байх юм. Тэгээ энэ ч бас хүмүүс өмшөөд ах шиг байна. Амин тийм хийж байгаа гэсэн үг. Өсөгч одоо ерхий зайдаа зодтсон юм байна гэдэг. Тэгээ та ингэ боддоо. Тэгээ би бас залуудаа бол бас одоо үзүүд үзчихдэг бас ир хүн байлаа. Одоо би чинь 50 гарсан хүн шүү дээ. Биш одоо намын дарга хүн шүү дээ. Ерхий зайдээсэн. Одоо 50 гарчаад одоо хүнтэй зодтолтоод хүн зодоод ингээд зогсчихвол одоо энэ чинь одоо миний насны хүний хийдэг ажил биш үстэй энэ чинь. Ёс зүйн талаасаач нас намныхаа талаас хассан албан тушаалаа бодсон ч хасж байгаа албан тушаалаа бодсон ч гэсэн нудагаар асуудал шийддэг тийм насч биш тийм албан тушаалагч би хашаагүй шүү дээ. Тийм болохоор энэ бол одоо тэгээ дэл цол яриа. Тэгээ манайч одоо нөгөө алдсан орн учраас сошиал ертөнцид чинь дуртайгаад бичих, зохиогоол бичих, зохиолч бичих, найруулаад бичих яг тэрний нэг хэсэг л явж байгаа. Тийм учраас одоо би юу гэж ерөхий сайдаа барьж аваад балбаадах юм дээ ч одоо. Нэг онгоо шиг нэг сайхан үг гэдэг чинь эрэгтэй хүүхдүүд хэцүү шүү 50 хүртлээ гэж. 50 хүртлээ. Одоо би 50 гарцсан иргэн шүү дээ тийм учраас. Энэ одоо ингээ балтаг. Тэр одоо энэ сошиалор яваад байгаа сэдвүүдийн нэг зодоонууд бол огт нэгэн ч болоогүй. Болоогүй. Тий. За баярлалаа. За хоёулаа ярьсан сэдвүүд дээр за ерөнхийдөө бүх сэдвийг хамаалал ярьж байна. Би өөрийнхөө хэмжээнд л боломжтой гэснээр хэлбэрээр л асууж байна. 95-аас нэг Монгол улс эх орныхоо ирээдүг яаж харж байгаа улс төрч хүн юм. Намын даргын үед шударгаар хөдөлмөрлөл зүй эснийхөө хөл сурамшуулалт авдаг тийм шударгаар ажиллавал зүй эснийхөө шат дамжлагаараа ихдэг дэвшдэг. Ийм ирээдүй бидэнд ер нь хэр хугацааны дараа ирэх юм бэ? Таны төсөөллөөр. Би улс эх орноо сайхан улс болоход 4-өөс 12 жилийн хугацаа хэрэгтэй л гэж харж байгаа. 4-өөс 12. Ерөөсөө их холбоо тодорхой хугацаа тийм маш холбоо хугацаа. Алсын араа 2050-г хөтөлбөр баталчихсан. 2050 онд Монгол улс 5 сая хүнтэй болно. Хуам юм таа. Тэгэхээр улсаа хөгжүүлэхийн тухайд 4-өөс 12 жилийн хугацаанд хэд хэдэн томоохон ажлуудыг бид нар хийх ёстой. Нэгдүгээр эрчим хүчний асуудал. Эрчим хүчээр 100% эх орноо хангах хэрэгтэй. Эрчим хүчээр юу ч хөдлөхгүй. Эмнэлэг сургууль цэцэрлэг IT технологи нэгдүгээрт. Хоёрдугаарт нь нээвч чадханаа дотооддоо их ёстой. Дотоодын хэрэгцээг хангах ёстой. Нээвч чадханаар, эрчим хүчээр нээвч чадханаар. Гуравдугаар хүнсээр эх орноо хангах ёстой. Хүнсээр. Гадаадаас хүнс авдаггүй байх хэрэгтэй. Дөрөвдүгээр дэд бүтцийн асуудал гэж байна. 21 аймаг маань 103 сум 5 том бомбууд авцмаар олгочлаа. Одоо цаашдаа бид нар төвлөрсөн томоохон газрууд руу засмал замаа тавих ажлууд цааш нь үргэлжлээд явна. Замаа сайжруулах ажлууд бас байна. Тэгээ юм хийвэл ажил бүтдсэн байх сэтгэл гаргуул гэдгийг бид нар одоо харж байгаа шүү дээ. Бид нар 20 жил утаа ирсэн. Тийм ээ? 800 тэрбум төгрөг утаан зарсан. Ерөнхий сайд болоод ажиллахад миний хамгийн хүндрэлтэй зүйл бол утааны асуудал байсан. Дээр нь одоо 3 ээлжийн сургууль. Аав ээж нь маш их бухимддаг. Утаанда хордсон Монголын ард юм. 3 ээлжийн сургуультай нөгөө мөн хэдэн нэлхнот юмнууд маань орой үж. Одоо хичээл сургуулаа тараад нохоо шугуун төвлөрсөн. Энэ сургууль цэцэрлэгийн статистик ер нь тоогоор танд байдгүй. Өнгөрсөн таны засаг тэргүүлж явах үед ашиглалтанд орсон. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд намайг ерхий сайд ажиллах нийтдээ 177 сургууль шинээр барьж ашиглалтанд оруулсан шүү дээ. Улсын хэмжээнд 177 сургууль. 287 цэцэрлэг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Алдагдсан өмч хөрөнгнүүдээ авсан. Өнөөдөр энэ цар тахлыг давхад хэд хэдэн томоохон ажлуудыг бид нар хийлээ шүү дээ. Хүүхдийнхээ мөнгөийг 5 дахин нэмэгдүүл 100 мянга болгосон. Өнөөдөр энэ цар тахлыг давхад ард түмэнд маань маш их тус болж байгаа. Энэ бол байгалийн баялаг. Байгалийн баялаг. 100 мянга болгосон.
Бид нар Эрдэнэт үйлдвэр буцааж авч улсын үйлдвэр болох ёсныхаа үр дүнд өнөөдөр Монголын ард түмний айл өрх болгон аж ахуйн нэгжүүдийн хог дулаан тог цахилгаан уур усны мөнгийг Эрдэнэт үйлдвэр хариуцж байгаа. Хэрэв ховд байсан бол ингэж хөнгөлт үзүүлэх үү? Үгүй шүү дээ. Баялаг эзэндээ очно гэж энийг хэлж байгаа. Байгалийн баялагтаа монгол хүн эзэн байна гэдэг бол энэ байгаа юм. Тэр нь бид нар сайжруулсан түвшиннийхээ үнийг одоо энэ Улаанбаатар хотод 240 мянган одоо айл гал төлж амьдарч байна. Сайжруулсан шахам түвшнийхээ үнийг 75% бууруулсан. Энэ бол тухайн айлын амьдралд бол тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн гэж бодож байгаа. Сая бид нар оюу толгоогоо энэ талаар одоо тодорхой арга хэмжээ авсны үр дүнд ард иргэдээ 300 мянган төгрөгийн бас одоо дэмжлэг үзүүлж. Энэ бол бас байгалийн баялаг. Тэгээ ингэж бид нар одоо байгалийн баялагтаа эзэн болж чадвал бүрэн боломж нөхцөл байна. Бүрэн боломж нөхцөл. Энэ бол байгалийн баялаг. Халамжийн бодлогоос хөдөлмөрийн бодлого руу шилжиж. Монгол төрөөс халамж авах дөрвөн бүлэг байна. Нэгдүгээрх нь Ахмад наст. Ахмад наст. Хоёрт нь нялхнойтой хүүхдүүд. Гуравдугаарт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Дөрөвдүгээрт нь өрх толгоос олон хүүхэдтэй эрэгтэй эмэгтэйчүүд. Энэ дөрв бол төрөөсөө хайр халамж авах хэрэгтэй. А бус нь бол ажилч хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Эх орныхоо төлөө өөрийнхөө сайн сайхны төлөө. Тийм учраас халамжаас хөдөлмөрийн бодлого шилжиж гэж үзэж байгаа. Тэгээ энэ улс орны амьдралын өөдөн татахт ямар гарын алганаас өргөс аваа хийсэн юм шиг нэг өдөр бүх юм хийж чадахгүй. Нэг өдөр бүх шудраг усыг бас тогтоож чадахгүй. Энд чинь алхам алхмаар ажлаа сайжруулж үр дүнд хүргэх. Тэхийн тулд төр засаг нь доктортой ажиллах хэрэгтэй. Улс төрийн доктортой байдалтай байх хэрэгтэй. Гадаад харилцааны бодлого дээр таны баримталсан гол зүйл юу юм бэ те? Одоо энэ дээр та яг яаж ажилласан юм? Тэ, ерөн зүгээр миний барьж ирсэн философи байна л да. Гадаад харилцааны чиглэлээр ирэхээс хойд бол энэ гадаад харилцаа эдийн засгч болох ёстой л гэж үзье. Худалдаа бизнес томоохон төсөл хөтөлбөрүүд дээр анхаарсан, тэр чиглэл рүү түлхсэн ийм одоо гадаад бодлогыг явуулъя гэж зорьсон юм. Тэгээ би ерөнхий сайд байх хугацаанд бол 6 томоохон айлчлал хийсэн. За шадар сайд байхдаа би идэх устай айлчилж байсан. Тэгээ эдгээр маань бүгдээр аягүй сайхан үр дүнтэй болсон би их баярлж байгаа. Жишээ нь Оросын холбооны улсад 2011 оноос хойш Монгол улсын ерөнхий сайд айлчлаагүй. Тий. Бараг 10 жилийн дараа Оросын холбооны улсад хөрш орондоо Монгол улсын ерөнхий сайд албан ёсны айлчлал өндөр дэд хэмжээний ажил хийсэн. Энэ бол одоо маш их чухал ач холбогдолтой ажил болсон гэж боддөө. Хоёр том асуудал ярьсан тэн дээр бол нэгдүгürt бол 30 жил бид нар ярьсан газын хоолой, хийн хоолой асуудал. Оросын холбооны улс бүгдийн чаддаг ард улсын холбосон хийн хоолойг Монгол улсын нутаг дэвсгэртэйгээр дамжуулан өнгөрүүлэх энэ асар том мега төслийн асуудлыг бид нар Москвад болон Сочид ярьж энэ асуудлыг шийдсэн. Энэ дээр одоо Владимир Владимирович одоо маш их сайхан сэтгэл гаргаж, маш одоо сайхан дэмжлэг үзүүлсэнд би одоо маш их баярлж байгаа. Монголын ард түмэн ч гэсэн одоо үүнд их баярлж явах хэвээр. Тэгээ энэ хийн хоолой асуудал бол маш амжилттай явж шүү дээ одоо. Маш амжилттай явж байна. 30 жил бид ярьсан. Одоо хөдөлгөөнд орчлоо. Хамтарсан компани байгуулчихсан. Саяхан одоо Оросын талын Газпромын төлөөлөлүүд Монгол улсын нутаг дэвсгэртэйгээр явж үзээд аль маршрутаар хийн хоолойгоо татах уу гэдэг асуудлаа газар дээр нь ирээд үзээд хараад гэрээ контрактаа байгуулж явуулчлаа. Урд хөрш маань одоо үүнийгээ дэмжиж байгаа. Тэгээ нэгсэндээ 2015 оноос хойш одоо 3 улсын ерөнхийлөгчнэр нэг яриад ирсэн нэг зүйл байгаа шүү дээ. Эдийн засгийн коридор гэж. Тий. Байнга л ярьсан. Тий. Тэгээ хэрэгцсэн зүйл байхгүй байсан. Хийн хоолой асуудлыг хийснээр одоо 3 улсын ерөнхийлөгчнэр ярьсан одоо эдийн засгийн коридор жинхэнэ утгаар хөдөлгөөнд орж эхэлж байгаа. Нэг өсөндөө Монгол улс одоо хоёр хөрстөөгөө эдийн засгийн интеграцид орж ийн гэсэн үг шүү дээ. Энэ бол маш том асуудал байна. Хоёрдугаарт одоо шийдсэн нэг чухал асуудал бол эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ хэлцээр байгуулсан. Эрчим хүчний салбарт. За энэ бол маш чухал асуудал. Би түрүү хэлсэн юм эрчим хүчний асуудал маш чухлаа гэж. Үүний одоо үр дүнд үүний ач холбогдлоор бид нар 4-р цахилгаан станцаа одоо өргөдгсөн. Зүүрлүүлж хэлбэл 10 аймгийг эрчим хүчээр хангах хэмжээний одоо эрчим хүчний их усрыг дотооддоо бид нар бий болгож чадсан. А энийг бид Оросуудтай хамтарч ирсэн. За дараагийн ажил маань бүгд нэг хятадд улсын ажил байсан. Тий. СЧП-ийн дарга болон хятадын төрийн зөвлөлийн дарга Никоцын дарга бол маш сайхан хүлээж авсан. Тэгээ бүгд нэг хятадд улсад ажиллахад бол бас би хоёр том асуудал шийдсэн гэж бодож байгаа. За нэгдүгürt нь бол одоо бид Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар болсон. Хөрөнгө санхүүгийнх нь асуудлыг шийдсэн. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц баригдана гэдэг бол бид 15 аймгийн эрчим хүчээр хангаж байна гэсэн үг. Гаднаас эрчим хүч авахгүй болно гэсэн үг. 15 аймагт бол одоо жижиг дунд үйлдвэр хүнд үйлдвэрөө төгжих юм боломж нөхцөл нь одоо бүрдэж байна гэсэн үг шүү дээ.
1968 онд Оросын эрдэмтэн судлаач нар Эрдэнэбүрэнд очиж энэ чинь усан цахилгаан станц бариулах зүгээр юм байна гэж анх ярьжсэнээс хойш одоо надтай жацуу одоо 52-3 жилийн дараа энэ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажил жинхэнэ утгаараа эхэлж байгаа. Хөрөнгө санхүү шийдэгдсэн, зураг төсөл нь шийдэгдсэн. Одоо ингээд энэ цар тахаллаас болоод хойшлогчод байгаа болохоос ш энэ хавар ингээд ажил нь эхлээд явах хэвээр эхлэнэ гэж ингэж бодож байна. За дараагийн нэг чухал асуудал нь бол цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдэх. Одоо сүүлийн 25 жил ярьсан биз дээ. Нөгөө өмхийн үнэр, нөгөө цэвэрлэх байгууламжийн асуудал. Улаанбаатар хот ч одоо 1.5 сая хүн амтай. Энэ 1.5 сая хүний амьдрал авахтай шууд холбоотой асуудал бол төв цэвэрлэх байгууламж. Яг салхин дээр үж идэг. Тэгээ төв цэвэрлэх байгууламжаа бид шинээр барих болсон. За энэ бол одоо 2 дахь том асуудал нь шийдэх. За 3 дахь нэг асуудал бол тэр ядад их ажлын үеэр манай хувийн хвшлийнх маш их явсан шүү дээ. Тэр үед одоо хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд нийтдээ нэг 4.5 тэрбум Америк долларын одоо хэмжээний одоо хамтын ажиллагааны гэрээ контракт байгуулагдсан. Гэрээ контракт. Улсын тус шиг юм шүү. Тийм том одоо гэрээ контракт хамтын ажиллагааны гэрээ контракт байгуулагдсан. Энэ бол одоо их том амжилт байлаа гэж ингэж ойлгож байгаа. За 3 дахь ажил маань бол одоо Америк нэгдсэн улс очид нэг том асуудал шийдсэн. Энэ бол маш чухал асуудал байсан. За энэ бол одоо саарл усны үйлдвэр барьж байгуулах. Тийм ээ. Улаанбаатар хотны усны асуудал чинь 2030 он гэхэд Улаанбаатар хот чинь усгүй болно гэж байгаа шүү дээ. Эрдэмтэн судлаач нар тэгээ тогтооцсон. Тэр асуудлыг бид нар дахиад 100 жилээр сунгасан. Нийтдээ бид нар одоо мянганы сарилтын сангийн төсөл үе 350 сая Америк долларыг буцалтгүй тусламжаар авч чадсан. Энэ айлчлалын үе. Хэрэгжүүлэхгүй нөхцөл. Буцаад одоо төлөхгүй одоо цэвэр буцалтгүй тусламжаар 350 сая Америк доллар гэдэг чинь тухайн үеийн 780 илүү 800-аад одоо тэрбум төгрөгийн ханшаад нь тооцвол тэр мөнгийг бид нар одоо буцалтгүйгээр авч байгаа. За энэ бол одоо манай Улаанбаатар хотын ард түмэнд одоо асар том ач тусаа өгсөн Улаанбаатар усны зовлонд орохооргүй болсон шинэ худгууд гаргана. Тэгээд нэгэсэндээ одоо хэрэгэлсэн усаа эргүүлж ашиглаад одоо нөгөө шинээр байгуулагдах нөгөө цэвэрлэх байгууламжаас гарсан хятадын талтай хамтарч байгуулах цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усаа энэ Америкийн талтай байгуулсан саарл усныхаа үйлдвэрт угаагаад ахуйн зориулалтаа ус олгоод цахилгаан станц руугаа өгнө гэсэн үг шүү дээ. Японд айлчилсан. Үүний хүчээр бид нар юу гэвэл олон улсын шинэ нэгдсэн онгоцны буудлыг ашиглалтанд оруулах гэдэг асуудлыг тэр үед ярьсан. Хоёр орны ерөнхий сайдар. Өнөөдөр шинэ нэгдсэн онгоцны буудлыг маань ашиглалтанд орсон байгаа тийм ээ. 37 км сайхан хурдны замтай. Жиддээ 3 сая хүн хүлээж авах хүчин чадалтай шинэ нэгдсэн онгоцны буудлыг ашиглалтанд орсон. Зөвхөн иргэний агаарын тээврийн онгоцнууд биш. Хүн даацын тээврийн онгоцнууд Монголд ачаа бараагаа буулгаад мөн Монголоо дайраад нисэх ийм одоо боломж нөхцөлийг бүрдүүлсэн. Сайхан шинэ нэгдсэн онгоцны буудалтай болно гэж гадна дотноос ирж байгаа зочид төлөөлөгчнөр гадна дотны жуулчдыг бид нар эх орондоо сайхан шинэ нэгдсэн онгоцныхаа буудал дээр одоо хүлээж авна гэдэг шиг одоо бэлэг дэмбэлттэй сайхан үйл явдал болно. За энтэгт албан ёсны ажил хийсэн энтэгтээ одоо харилцсны үр дүнд бид нар газрын тосны үйлдвэрээ байгуулж шүү дээ. Монголын ард түмний одоо 100 жилийн хүсэл мөрөөдөл шүү дээ. Тэгээ би нэг зүйлийг одоо огт мартдаггүй. Нөгөө 2019 онд Японы эзэн хаан синтед залгах эзэн хааны синтед залгах сайхан ёсол төгөлдрүүлж дээлтэйгээ болсон байдаг зураг нь тэр хүлээгээ мөн. Дээлтэйгээ намайг одоо тосож авсан бол Шимүзэ гэдэг одоо Монгол улсад одоо 20 жил элчин сайдаар ажилласан Ахмад туршлагатай монгол хэлээр маш сайхан ярьдаг элчин сайд маань тосч авсан юм. Тэгээ эзэн хаанд бараалхаад тэгээ буцахад дандаа бас намайг нөгөө Шимүзэ элчин сайд маань гаргаж өгсөн онгоцны буудлын дээр. Тэгээд өөрөө монголоор их сайхан ярьдаг юм шүү дээ Шимүзэ. Тэгээ намайг онгоцон суух юм хэлхэн би тантай 2 3 хаа юм яриа гэдэг хоёулахнаа суугаад ингэ ярьсан. Тэжээд ярин дундад хэлсэн шүү дээ. Би тань нэг зүйл захиа. Манай Монголын ард түмэн дээр хоорондынхоо эв нэгдлийг л их сайн бодож байгаарай гэж. Эв нэгдлээ их сайн бодоорой гэж загсан шүү дээ. Тэгэхээр тэр хүн бол одоо Монголд их хайртай хүн байна шүү. Тэгэхээр бид нар одоо нэг тийм эв нэгдэлгүй харагддаг юм шүү дээ. Хоорондоо монголчууд хоорондоо тэмцэлдэж мөрөгдөж байхсан үедээ дандаа урууданд оройтож эвтэй ээжтэй байх үедээ дандаа мандан гээж ирснийг одоо манай буурал түүх тэртээ тэргүй бидэнд хэлж байгаа шүү дээ. Ийм түүх байсан шүү гэдэг чи одоо харуулж байгаа. Тэрийг мартаж болохгүй. Тэгээ одоо билгээдээ маш их баярлалаа. Одоо өнөөдөр би одоо энэ уулзалтанд орлого ийм ярилцлаганд орлого маш их удсан байна. Тэгээ ард түмэндээ одоо маш их баярлалаа.
Би бас танд бас Монголынхаа маш их албан сайн баярлалаа. сайхан бүхнийг одоо хүсэн өрөөе. Улс орныхаа төлөө, эх орныхаа төлөө өөрт байгаа бүхий л боломж нөхцөл сэтгэл зүрхээ зориулж ажиллах болно гэдэг бас энэ сайхан телевизийн дэлгэцийг ашиглаж бас Монголынхаа ард түмэнд хэлье. Ингээ Монгол улсын төлөө зүтгэе гэж хэлхийг хүсэж байна. За баярлалаа. За их баярлалаа. Сайн байцгаана уу үзэгчдээ. Дэлхийн нийтээр COVID-19 цар тахал гарч хөл хорой тогтоосонтой холбоотой бид гэрээсээ ажиллаж хүүхдүүд маань онлайнаар суралцаж бидний амьдралын хэмнэл өөрчлөгдсөн. Энэ бүхэндээ дасан зохицоход ялангуяа гэр бүлийнхэнтэйгээ